За хэдийгээр 3% хүүтэй зээл нь ажлын байрыг хадгалах гэсэн зорилготой боловч олон эдийн засагчид хэдэн том арилжааны банкудаа одоо чанаргүй зээлээс нь хамгаалах хөтөлбөр юм биш үү гэсэн хардалт явагдаад байгаа л да. Яг гоо тийм хандлага одоо үзүүлж байгаа бас яг мэргэжлийн эдийн засагч нарын өөрсдийн байр суурийг хүндэлнэ. Гэхдээ төв банкнаас болон бид бүхэн бас ингээ макро эдийн засгийн хувьд харахад гол бид бүхний баримталж байгаа санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалах одоо тогтвортой байдлын бодлогыг хэрэгжүүлж байгаа байгууллагын хувьд энэ дээр бол нэлээд онцгой анхаарч ажиллаж байгаа. За нийтлэг нэг одоо зөрүүтэй ойлголт бол одоо жишээ нь арилжааны банкуд ингээд дэмжиж ихүүсэр өгөөд байна гэдэг нэг юм маш буруу ойлголт яваад байгаа юм. Бид бүхний бас нэг одоо өнгөрсөн онтой харьцуулбал бол одоо зээлийн багцын нэг ойролцоогоор нэг өнгөрсөн оны эцээр бол нэг хасах 5% одоо бууралттай гарч ийн гэсэн үг. Гэхдээ нөгөө талдаа бол тогтмол хугацаанд зээлийн багц маань өөрөө арилжааны банкны системдээ болохоор нэг ойролцоогоор 17 ихний төгрөг байдэ. 17 их найд маань өөрөө ингээд савндаа бүтэн байгаад байхгүй. Юм нь өөрөө гарах урсгал, орох урсгал гэж ярьдаг. Тэрнийг нийтэлж байгаа дүнгийг бид нэр өсөлт бууралтаар нь ялгаж харна гэсэн үг. Одоо ялангуяа иргэд дээр очиж 3% зээл гэдэг маань өмнө ер нь хэр баргийн байдгүй зээл. Ялангуяа бид бүхэн жидүү сангийн зээлтэй бол одоо мэднэ. Гэхдээ бол хүртээмж нь бол тийм их хэмжээгээр байгаагүй. За тэгэхээр арилжааны банкудаа бид бүхэн ерөөхдөө ерөнхий гэрээ байгуулад тэр дундаа арилжааны банкнаас яг өөрсдийн гарах хэмжээ нь болохоор аж ахуй нэгжтэр 9%-тай, иргэд төр 10%-тай гарч байгаа. За тэгэхээр энэ дундаас төсвөөс тодорхой хэмжээний яг энэ зардал дээр нь зөвхөн хүн дээр нь татаас өгөөд за татаас нь болохоор аж ахуй нэгжтэр 6%, иргэд төр 7% юм татаас өгөөд ерөөдөө цаашаа зээл нь иргэн аж ахуй нэгж рүү 3% ингээ гарч байгаа. Нөгөө талдаа банкуудын өөрсдийн бүрдүүлж байгаа их усүр гэж байгаа. Их усүрийн зардал маань ерөөхдөө за өнгөрсөн онтой харьцуулбал тодорхой хэмжээнд буурсан байгаа. Бодлогын буурсантай одоо холбогдуулаад сүүлийн авсан мэдээгээр бол одоо яг энэ хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд бол ойролцоогоор 10% жигсэн дундчгүйтэй байсан. Тэгэхээр нэг талдаа 10% мөнгө татаад нөгөө талдаа 9 болон 10% ингээд зээл гарна. Дундчлага нь 9.5 гэсэн. 9.5% зээл гаргана гэдэг нь өөрөөсөө 0.5 пункт нэгдүгürt алдчихж байгаа. Хоёрдугаарт энэ зээлийн бас хамгийн том одоо гэхдээ Монгол орчин дээрх үнэт цаасны хэмжээ өсвөл байгаа шүү дээ. Тэг яг саний ингээд юугээ дуусгачихад зардал болгодог хамгийн том үйл ажиллагааны зардлаа банкуд өөрсдөө хариуцаад үндсэндээ алдагдaltaй ажиллаж байгаа гэсэн. Тэгэхээр энэ дундаас одоо яг банкуудыг яг юун дээр дэмжснээ би сайн ойлгохгүй байгаа. За дээр нэмээд чанаргүй зээлүүдэд хуургаад байна гэдэг асуудал маань өөрөө бас айгүй өрөөслөг асуудал. За ингээд нэг их 80 төгрөгийн зээл гараад нэг их 80-ийн маань нэг ойролцоогоор одоо анханасаа олгосон эрх нь болохоор 30% нь хөрвж болно гэдэг. Рефинанс хийж болно. Яг тэр хувиа барьж байгаа юу? Тэр нь одоо барихгүйгээр барах уу дөнгөж 10% өгчөж байгаа. 900 тэрбум нь шин зээл гарч байгаа. 900 тэрбум шин зээл 100 тэрбум нь болохоор одоо рефинанс хийгдсэн. Ийм тодорхойлтой. Тэгэхээр бас бид бүхэн гэрээнийхээ 30% бас бариараа гэдэг энэ нөхцөлийг хилж байгаа. Гэхдээ банкуд бол энэ дээр өөрсдөө харьцангуй сонирхолтой шин зээл гарах сонирхолтой байгаа. Ялангуяа бид бүхэн энэ нийт системийн багцыг бас ингэ тэрх сонирхолтой байгаа гэдэг бас хэлмээр байна.